Сайн байцгаана уу? Монгол улсын хэрэглэгчдийн итгэлийн засгийн ээлж судалгаа явагдаж дуслаа. 2009-өөс 2014 хүртэл жилд нэг удаа 2014-оос хойш улирал бүр хийж байгаа хэрэглэгчдийн итгэлийн индексийн судалгаа бол тухай Монгол улсын эдийн засгийн байдлыг бас тодорхой харуулах ийм үзүүлэлт болдог. Тэгэхээр 2025 оны 3 дугаар улирлын хэрэглэгчдийн итгэлийн индексийн судалгааг энэ оны 7 сарын 1-ээс 9 сарын 30-ны хооронд хийгдэж дуслаа. Улаанбаатар хот болон 21 аймгийн 977 хүнийг хамруулж хийсэн ийм судалгаа байна. Ер нь хэрэглэгчийн итгэлийн индекс гэдэг судалгаа бол эдийн засгийн ерөнхий байдал болон хэрэглэгчдийн өөрсдийнх нь санхүүгийн байдлын талаар өгч байгаа үнэлгээ гэж ойлгож болно. Ийм төрлийн индексийн судалгааг хөгжингүй нэлээд олон орнууд хийдэг. Тухайлбал Америк нэгдсэн улс, Англи, Австрали, Япон гэх мэт улсууд бол байнга тогтмол хийж байна. Хэрвээ энэ итгэлийн индекс нь сайжрах юм бол бид юу гэж үзэх вэ гэхээр эдийн засгийн байдал ер нь хацмуу доктортой сайжирч байна гэж ойлгож болно. Харин эдийн засгийн байдал муудахын хэрээр хэрэглэгчдийн итгэл буурч хэрэглэгчид хэрэглээгээ таньж эхэлдэг ийм нөлөөтэй. Энэ удаагийн индексийн судалгааны хувьд өрхийн санхүүгийн байдал бол өмнөх жилийнхээс муудлаа гэсэн хариулт нэмэгдэж байна. Тухайлбал санхүүгийн байдал жилийн өмнөөс муудсан гэж хариулсан иргэдийн хувьд бол өмнөх оны мөн үеэс 6.6 пунктээр их болсон байна. Нийт судалгаанд хамрагдсан хүмүүсийн 6.5% нь өрхийн орлого 50%-аас илүү буурсан гэж хариулжээ. Тэгэхээр бид нар бас тодорхой хэмжээгээр өрхийн орлогын байдал бас муудах тал руу хандж байна гэж ойлгож байна. Хөдөлмөр эрхлэлтийн төвшин бол өмнөх оны үеэс мөн айхтар өөрчлөгдсөнгүй. Ерөнхий байдал хадгалагдсан хэвээр байна.